бэ гэж. За, юу вэ? Юу хийж байгаа? За, сайхан. Сайхан байна. За. Батцаанууд юу хийж байна? Ардчилсан намс хүчтэй сөргөвчин байх хэвээр. За, намын даргаыг ер нь ажиллаа хийж чадахгүй гэж үзчих. Тэгээ суулт хийчих. Суулт хийж байна. Ардчилсан намын байр гэгдэх энэ залуучууд зөрчил бодлын үүдэнд байна. Ардчилсан нам гэдэг том хаягтай юм байна. Тэгээ хаалгаа дан хийдэл үгжээд нам төгдсөн өглөө намайг ихэд хамаагүй хүн оруулахгүй гэсэн. Хамаагүй хүн гэдэг нь юу гэсэн чинь жагсаа суглаа хийгээд өмөлөд байгаа юм байна. Тэр чи бий байж гэж. Бүгд та гар гэсэн. Одоо орё да орж үзье да. Мэлк одоо хонголохгүй нөө. Зангай. Аль гадна л нөө. Тэр хаалрыг зүгээр тэр юу ацсан вэ? Гонч мөчөөр. За, ардчилсан нам сөрөгчтэй сөрөгчин байх ш та. Ардчилсан намын засгийг намыг засгийн газраас гарахыг шаардаж байна. Хин шаардаж байгаа юм бэ тавхаа? Та ганцаараа шаардаад байгаа юм уу? Оюун эдийн засгийн ёс зүйн ерхий сайд тань хамтрах ёсгүй. Анан гişүдээ сонс. За. Ардчилсан нам айлын хадвчин өвдөж муухай ан нам айлын бэрийн цүнхний бориуд бишээ. Яна анхны багцааж багцаанд байдаг юм байна да. Папа тий. За. Таны шаардлага юу вэ? Папа. Бус нь ирж байгаа юу? Ирж байгаа. Сая зөндөөдөө өмнө машин гаргах гээд явчихсан. За. Шаардлага дотор бол юу байгаа шүчтэр ярьсан биднэртэй бас. Ер нь бол нам хурлаа хийж ямаа шийдэх гэсэн. Тэгэхээр намын ээлж тус хурлын асуудал ярих гэсэн. За. Одоо ер нь бол огцох хэрэгтэй байна. Ган төмрийг хүлээж явах. Ган төмрөөс одоо юм горж байгаа ус ер нь ховор баг шиг. Дөрмийн өөрчлөлтөө өөртөө таарлал хийсэн гэнэ нэг юм яриад байх юм. Одоо энэ дөрмийн өөрчлөлтөө гэдэг энэ цагт гэрэл нөгөө намын үлгийн дарга нь энэ цэцлэгчд мэдээлэл өгöd авч байна. Дөнгөж сая онгоцноос буулаа гэдээ яриад байна. Тэгээд дөрмийн өөрчлөлтөө хийх улсын намуудын хуулийн дагуу дөрмийн өөрчлөлтөө их том ажил байгаа. Аяа бурхан тэр ажлын дараа энэ гэсэн юм яриад. Миний бодлоор тэр нэг намын удирдлагыг яалтаа солихын асуудал саатыг болох учиргүй л гэж бодож байна. Хэрвээ өөртөө тааруулаад дөрмөө өөрчлөсөн бол өөртөө таарсан дөрмөө тэгээд тэрийг одоо хийzээ батуулах гэж үзэж шүү дээ. Ард түмэнд ягаад намын гишүүд бид нар ягаад хэлцэхгүй байгаа юм тийм. Мэдэхгүй байж идэг. Би одоо тэр орон нутгад хоороод байгаа юм шүү. Харин тийм ажиллаар эдгээр явсан гэдэг энэ гогн өглөөд нэг жирийн гишүүдэд танилцуулмаар юм тийм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээ тавих хэрэгтэй шүү дээ. Та дөрмөө шаардж байгаа юм байна. Одоо өөрөөр хэлбэл дөрмийн өөрчлөлтийг хэн шаардж ийн гэхээр дээч юу шаардж байгаа тийм үү? Тий. Тэгэхээр тэрний өмнө манай намдын дөрмийн өөрчлөлт гарч ийна гэдэг гишүүдэд танилцуулах нь бол намын удирдлагын үүрэг шүү дээ. Тий. Тэгэхээр хэрэг байхгүй байна. Ямар хачаач юм хийцэн бүүмэд ер нь ардсан намын дөрмийн тухай бол миний бодлоо гэдэг байхгүй. Дарга нар тухайн намын удирдлагад байсан бүлэглэл болгон өөрсдийнхөө дур хүслийн юмыг авч тэнд наасаар байгаад одоо хөдөө айлын гадаа байдаг нэг үгрийн баасаар шавсаар байгаа нэг юм төлөө төрчний юм нөөц бүдүүц байдаг шин. Тэгээ аргал яваа шин. Тийм л юм болж байгаа гэсэн. Одоо тэгээд яг нэрэндээ бол арцсан намын гişүүд биш тийм энэ намынхаа дөрмийг бүрэн гүйцэд уншсан хүн хэдэн хэр байдаг. Айгу ойлгомжтой. Айгу төвчлийн гişүүдэд танилцуулах ёстой. Заавал. Өсний бодлого хорооны гişүүд танилцуулах. ÖБ-ийн гişүүн болгонд тий. Тэдний сандыг тусгаж дараа нь орон нутгаар явах хэрэгтэй. Тэгээд дүүргийн намууд одоо бидний жишээл тэгвэл дүүргийн намууд руу илгээгээд бидний дүүргийн намууд эдгээр рүү танилцуулах. 6 авцгаагаад байна л да манайхан чи. 6 авахудаа 50 л тийм ээ. За. Ерөнхийдөө бол дөрмийн өөрчлөлтийг асууж байгаа юм байна. Дээрээс нь одоо энэ гантамар өөртөө зориул дөрмөө хийж байна. Засгаас гарах хэрэгтэй л гэж хэлээ. Тэгээд засгаас гарах хэрэгтэй. Хүчтэй өсвөр байсан. Хүчтэй өсвөр хариуцсан болох ёстой гэсэн шаардлага тавиад байгаа юм тийм үү? Хүчтэй өсвөр хүчин болох юм бол энэ их том олон хүнтэй өсвөр хүчин байна.
42 хүнтэй ш гэж байгаа шүү. Тий. Дээрээс нь одоо бас нэг 2 3 нам байгаа тэнд чинь. Тий. Манаас гадна. Анаас гадна. Тэгээд тэд нартайгаа нийлэх юм бол тэр хурал дээр бид нар энэ эрхвэрч ардын намын ямар шийдвэрийг өөрчлөх боломж байгаа юм. Харин тийм. Одоо гарч байгаа хуулиуд одоо жишээлбэл ингээд оройнотой хийсэн хууль те зарим одоо өргөн барьсан эрхчлөөний тухай хуулиуд гэдэг Хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль гэдэг яг л нэг дарангууд муудад муудах гэж байгаа юм муудаж байгаа. Жигсаал цоглооны тэгэл энэ одоо яг нарийнда бол тэр 14 мега төслийн тухай нэг учир мэдэх хүн тэр хурлын гишүүн золж байгаа нь хүрт хэлсэн. А энэ манай эдийн засгийн манай миний одоо сангийн аж ахуйд авч явж байсан хашлуу гэдэг эрдэмтэн доктор юм байна. Манай эдийн засгийн багш хэлж байгаа. Ямар ч мөнгө цаана мөнгө сөргөгүй юм том төсөл яриад байгаа. А сая хамгийн сүүлд тэр золж байгаа гишүүн гэсэн бил. Улсаасаа том юм олон төсөл яриад байдаг. Ойлгомжтой шүү дээ. Улс орон гэдэг чинь өөр хэмжээ хязгаартай. Нөөц уулзааны хэмжээ хязгаартай байхгүй. Тэгээд тэр 14 мега төслийн цаана мөнгөний санхүүжилтийн асуудал нь бүрхэг юу ч бүү мэд. Зүгээр уриалооцсон. Тэгээ ийм байж тэр энэний цаана одоо тэгээд сөрөгчн байхгүй учраас ингээд дураар айшилж байгаа байхгүй да. Тэгэхээр нам гэд нэг юм байдаг. Дээрээс нь тэгээд хаалга өдөөж хойлцсон байдаг. Өчтөрч одоо бараг хөөцлөх яваад байсан. Дөрмөө танилцуулдаг тийм ээ. Өглөө яг намайг шууд хөөгөө гаргачихлээ таад байгаа. Тэгээ энэ намын гишүүн нь намын барилгаа ордог. Энэ ч олон нийтийн байгууллага. Чи намын гишүүн дотор мөнгөөр явж санхүүжилж байгаа шүү дээ. Тэгээ намын гишүүн нь орогчны оролдгоо хөөж гаргадаг ямар байгууллага байх гэсэн чинь жижиг нь мэдэхгүй. Манай дарга намайг бити хүн оруулах гэсэн хамаагүй хүн бити оруулах гэсэн гэж байгаа. Тэгээ хамаагүй. Шин жижиг байлаа л да. Би одоо гайхаад би ч одоо ардын нам руу ирчээгүй байгаа. Уг нь өөрийнхөө байгуулсан нам дээр ирсэн юмсан. За үнэхээр готомшигтай юм дөө. За